Хоёрдугаар бүлэг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үе. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. Хоёрдугаар бүлгийн 11-р хэсэг дөрөв хөдөлгөөн. Өмч хөрөнгийг эздээс нь булаан авч эзэнгүйдүүлсэн, шашин шүтлэг ахуйн хөвшил, зан заншлыг нь боснуулан бурдаглах, сэтгэл санааг нь хямруулснаас ард олны дургуцэл янз бүрээр илэрх болсон байна. Сүсэг биширлээ доромжлуулсан лам нар хэсэг бүлгэрээ эсэргүүцэл дургуйцлээ илэрхийлснийг бослох хэмээн нухчин дарах болов. 1930 оны эцэс Бүгд найрамдах Монгол ард улсын хөлийн дагуух Ховд, Увс, Баян үлгий, Говь Алтай, Баян хонгор, Өвөр хангаа, Сүхбаатар, Дорнод, Өмнө Говь, Дорн Говь, Дунд Говь аймагуудаас эхлээд хөвсгөлийг хүртэл өргөн удам нутгийг хамарсан дөрөв хөдөлгөөн өрнөж 1932 оны сүүлч хүртэл үргэлжилсэн. Бүрэн бус мэдээгээр 7500 гаруй өрх айл багцаагаар 30,000 гаруй мянган хүн ам хамрагдсан гэж үздэг. Тэдний ихэнх нь шин эргэлтийн үед эргэн ирсэн ч ачлаг уналгын асуудлаас эхлээд янз бүрийн зовлон бэрхшээлийн улмаас нилээд хэсэг нь хөлийн цаана үлджээ. 1950-ад оны ихэнх үед эргэж ирэх гихт нь Цэдэнбал дургуйцсан хэмээдэг. Тэр хүмүүсийн зовлон зүдгүүрийг мэдхийн хувьд буцаж ирж чадаагүй байсан хэсэг айлуудыг гадаад яам аюулаас хамгаалахын албаны хүмүүс бид хоорондоо ярилцаж байгаад Сэм зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлэн авчирч нутаг заан сууршуулсан хэмээн дэслэгч генерал Бадрын Цэдэн иш гуай ярьдаг байв. 1920-аас 1930-ад оны зааг үед Монголын хөдөөгийн амьдралын боломж, ачлаг унлаг, хүнс хувцас гээд ахуй наад захын боломж ямар байсныг санах хэрэгтэй. Дөрвөсөд зүгээр л нэг нүгэд явсангүй. Тэднийг зогсоох гэж төрийн зүгээс дахиад л хүчирхийлэл хэрэглэж нэг хэсгийг нь саатуулсан байдаг. Улаантан дөрвөсдөд хэрцгий балмад хандаж байлаа. 1932 оны хавар Өмнө Говийн урдуур хил гарan дөрвж явсан 500 гаруй өрх айлыг хязгаарлан цэргийнхэн пулемотор шүршин өдий төдий хүн мал адуусыг устгажээ. Хорлоогийн чой болсонгийн 1-р ботын 2015 онд хэвлэгдсэн 261-р хэсэгт ингэж бичжээ. Тэгсэн атла ахуй амьдрал сэтгэл санааны нөхцөлийг сайжруулахын оронд хувьсгалаас зугтсан хэмээн элдв нэр хож зүүлгэн хар данс хараа хяналтаа авч араанда зуусан нь цөөнгүй. Судлаачид анзаарч магадгүй хэмээн хоёр зүйлийн талаар энд өгүүлье. 1921-ээс 1990 онд Монгол улсын төр өөрөө бие даан шийдвэрлэж байсан ганц ч асуудал огт байхгүй. Энэ бол нотолгоо шаардахгүй үнэн билээ. Гэтэл 1921-ээс 1932 онд Улаан большевизмын аюулаас өөрсдийгөө аврахын тулд уугуул нутгаасаа дөрвж Хятадын баруун хэсэг Дээд Монгол эзний гол хавьд очиж суурьшсан монголчууд 1944 онд буцан нүүж ирэхийг большевикууд ямар учраас зөвшөөрсөн бэ? Үүнийг тодруулах баримт сурвалжилж байна уу? Монголчуудыг Хятадаас буцаж нүүлгэх хариуцлагатай ажлын Монголын аюулаас хамгаалах төв байгууллага дотоод явдлын яамны сайд Дордог биечлэн удирдсан байдаг. Гэвч Дордог уг ажил хизээ эхэлж хизээ дууссан тухайга нилээд дэлгэрэнгүй бичиж Монгол Ардын хувьсгалт намын төв хороонд өгсөн нэгэн баримт 1976 онд үндэсний төв архивд байсан нь эдүгээ олдохгүй болжээ. Түүнийг олж үзэх юм бол энэхүү зүйлийг тодорхойлох боломжтой болов. 1944 онд Хятадаас босож ирсэн монголчуудыг 1947 онд засаг захиргааны нэгжид хуваарлаж тусгай хэд хэдэн багийг зарим аймагт байгуулсан бололтой байна. Учир нь 1947 оны 12 дугаар сарын 26-нд улсын баг хурлын тэргүүлэгчдийн 72 дугаар тогтоолоор Говь Алтай аймгийн Цээл суманд Шинжаанаас ирсэн 72 өрхийг хариалуулсан 6 дугаар багийг шинээр байгуулсан байдаг. 1944 онд Хятадаас ирсэн монголчуудыг Говь Алтай, Баян хонгор, Дорн Говьд хуваарлаж суулгасан бололтой. Гэвч энэ талаар судлаачдын бүтээлд өдий хүртэл авч үзээгүй байдаг.